Монгол Улсын засгийн газар. За миний нэрийг Түмэн Дэмбэрэл гэдэг. Би улсын 1-р төв эмнэлгийн эрчим тэмцлэгээний дасагт ахлах зэрэгтэй сувилагчаар ажилладаг. 2014 оноос хойш тасралтгүй улсын 1-р төв эмнэлэгтээ ажиллаж байгаа. Улсад бол нийтдээ 21 жил ажиллаж байгаа. За ковид цар тахал гарахаас өмнө ажлын яг цагийн гормоор бид нэр ажилладаг. Ар гэртээ илүү цагийг зарцуулдаг. Бид нар айцсгүй ажлынхаа цагт яг л үзүүлдэг соёлгын тусламжаар үзүүлдэг байсан бол цар тахал гарснаас хойш эмнэлгийн ажилчдын ажлын цаг уртсаад бидний гэртээ очих, гэр бүлдээ зарцуулах цаг маань багассан. Бид нар бас өөрсдөө эрсдэлд өртөөд өвдөх тохиолдол зөндөө байсан. Миний хувьд гэх юм бол 4 сард яг Улаанбүсэд ажиллаж явж байгаад би өвдсөн. Өвдөөд хүнд бусдад өгөх зөвлөгөө, мэдлэгийн хувьд бас би өөр амар өөрчлөгдсөн. Вакцины хийлгээг байхад хүмүүс чинь айгүй хүндэрж ирдэг, эрчим тэмцлэгээнд ор байхгүй, эрчим тэмцлэгээний заалттай өвчтөнгүүд маш их байдаг байсан. 1-р тунгийн вакциныг бодвол 2-р тунгийн вакциныг бодвол 3-р тунгийн вакцин хийлгэсний дараах хүмүүсийн өвчлөл хамаагүй багассан, бидний ажлын ачаал ч гэсэндээ арай багассан. Тэр нь бол биднэрт бол нөгөө ажлын байдал дээр яг мэдэгдэж байгаа байхгүй, яг өвчтнөө харахад яг л вакцина хийлгээгүй юм уу, эсвэл өндөр настай архаг хууч өвчтэй ийм хүмүүс л эрчим тэмцлэгэнд яг одоо өнөөдрийн байдлаар ирж байгаа болохоор бид нар бас тэрийг вакцинтай амар холбоотой гэж бодож байна. За нийт ард иргэдтэй эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсээд бүгд 3-р тундаа хамрагдаач. Олон аз жаргалтай өдрүүдийг гэр бүл хайртай бүхий л хүнтэйгээ өнгөрүүлэхийн төлөө 3 дахь тунгандаа идэвхтэй хамрагдаарай гэж хүсье. Монгол Улсын засгийн газар.